Намын бүлгүүд төсвийн тодтголын талаар хаалттай хэлцэж байгаа. Улсын хурлын ээлж тусаар хуралдах уу? Ер нь иргэдийн хүлээлт ч гэсэн өндөр ах шүү. За төсвийн тодтголын асуудлыг улсын хурлд засгийн газар өргөн барьсан байгаа. Төсвийн орлого бас ийлэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, төсвийн хэмнэлт хийх энэ үнийн өсөлтийг бас ард иргэдэд өрүүлэхгүй байх, төр үсээ чангалж иргэдэд одоо бас тодорхой цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, заавал одоо он гарсныг хүлээхгүйгээр энэ асуудал шийдэх ёстой байна гэж засгийн газар шийдвэрлсэн юм байна лээ. Үүнийг одоо их хурл өргөн барьж шийдвэрлэхээр одоо төслийг өргөн барьсан, тодтголын төслийг. Төсвийн тодтголыг хэлэлцэхэд бас тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль, за бусад нөхцөл шаардлагад хангагдсан байна уу, хууль зөрчсөн байна уугүй юу гэдгийг бас үзэх. За дээрэс нь төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас энэ төсвийн одоо бодлого маань хэр зөв байна, оновчтой байна, үр ашигтай байж чадж гин үү, үгүй гэдэг дүгнэлтүүд хийх ёстой. Энд бас тодорхой хугацаа шаардж байгаа. Тийм болохоор одоо бас эх 7 хоногт буюу одоо 9 сар гараад үндсэндээ төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон үндэсний аудитын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь одоо улсын хурлын даргын дэрэгт зөвлөлийг хуралдуулж, өөрөөр хэлэх юм бол одоо 9 сарын 1-ний өдөр хуралдуулах гэсэн бодолтой байна. Энийг даргын зөвлөлийг хуралдуулж төсвийн одоо ээлж тус чуулган хийж төсвийн тодтголыг одоо шилжиж эхлэх юм байр суурьтай байгаа. Өөрөөр хэлэх юм бол 9 сар гараад даргын дэрэгт зөвлөл хуралдаж яг хэдний өдөр ээлж тус чуулган хуралдаж төсвийн тодтголыг шилжиж эхлэх вэ гэдгийг шийднэ. Тийм болохоор одоо тэр болтол бол тодорхой бэлтгэлүүд хангагдах ёстой. Ийм л одоо байр суурьтай байна. Манай сөрөг хүчин ч гэсэн бас төсвийн тодтголыг хилэлцэхийн тулд ээлж чуулган хийвэл яасан юм бэ гэсэн зүгээр санал ярьж байгаа. Хэрвээ одоо өнөөдөр сөрөг хүчин бас хэрэг хуралдуулах шаардлагатай гэж үзэж байвал 42 гишүүнээс гарын үсгээ зураад ээлж чуулганыг бас санаачилж болно.